Библийн үлдсэн хэсэгт нүгэл, үхэл, сатааны оршихугаас үл харгалзан дэлхийн ертөнцийг аврах, өөрийн ажлаа дуусгах Бурхны төлөвлөгөөний тухай гардаг. Энэ тухай одоо үргэлжлүүлэн үзцгээе. Өнгөрсөн удаагийн бичлэгээр бид Адамыг иш үзүүлэгч, тахилч хаан гэсэн гурван үүрэг оройлоор дамжуулан Бурхны өрөөлийг ертөнцид зуучлах даалгавартай байсан ч тэрээр гим дунж Бурхны өрөөлийн оронд хараалыг түгээсэн талаар үзсэн. Одоо бид энэ нөхцөл байдлыг Бурхан хэрхэн зассан тухай Библийн түүхийн авралын хэсгийг үзье. Тэгэхээр хэдүүлээ Нуагаас эхэлцгээе. Үерийн дараа дэлхий дээр Нуа, түүний гэр бүл, хөлөг дээрх амьтад мөн үерийг давж гарсан байгалийн юмсал үлддэг. Хамгийн багадаа нэг чидуу мод амьд үлдсэнийг бид нар мэдэж байгаа бөгөөд магадгүй загаснууд ч бас амьд гарсан байх. Бурхан дэлхийг устгаж шинээр эхлэлгүй, харин дэлхийг цэвэршүүлж шинэ гэр бүлээр дамжуулан дахин эхэлж байгаа. Тэгээд тэр Нуад инхүү хэлдэг. Та нар харин өсөн үржиж үнэр олон болтугай. Газар дэлхийг дүүргэж түүн дээр олшир тугай гэлээ. Бурхан дахиад л Нуад Адамд өгсөнтэй адил даалгавар өгч байна. Нуа Адамын бүтлгүүцсэн газраас эхлэн үргэлжлүүлэх ёстой болсон. Тэрээр Адамын адил Бурханы бүтээлдэх иш үзүүлэгч, тахилч, хааны үүрэг ролыг авч ажиллах ёстой. Адамтай адил үүрэг авсан. Адамынхтай адил Нуагийн зуучлалаар дамжуулан Бурхан ертөнцийг ерөөх ажлаа гүйцэлдүүлэх гэж байна. Ингэснээр Адамын оронд Нуа нь Бурханы өрөөлийг дэлхийд хүргэх үүрэгтэй хүн болдог. Гэвч Нуа Адамын удмын им хоёроос төрсөн нь асуудал юм. Үер дэлхийг цэвэрлсэн ч нүгэл байсаар л байна. Нуа бол нүгэлтэй хүн. Библи бидэнд үүнийг хэлдэг. Нуагийн томоохон бүтлгүүтэл Библиэд бичигдсэн байдаг. Тэр согтож хөвгүүдийнх нь нэг нь түүнийг нүцгэн байхад нь орж ирсэн байдаг. Юутайч энэ текст нь тэгж уншигддаг. Үүнийг яг ямар утга агуулгатайг бид нар сайн мэдэхгүй. Олон янзын тайлбарууд байдаг ч ямар ч байсан энэ нь сайн зүйл биш ээ. Нуач бас Адам шиг нүгэлтэй. Ингээд Нуагийн төгсгөл нь Адамынхтай адил. Нуа 350 жил амьдраад 950 наснда өөхөв гэсэн. Адамтай адил Нуа бүтлгүүтдэг. Адамтай адил Нуа бүтлгүүтсэн. Адамын адил Бурхны өрөөлийг түгээхийн оронд Нуа нь ертөнцид Бурхны хараалыг зуучилдаг. Тэгвэл хэн Бурхан хүн хоёрын хооронд жинхэнэ зуучлагч байж чадах вэ? Библи энэ асуултыг ахин дахин тавьдаг. Тэгээд бид Авраам руу шилжинэ. Бурхан Авраамд юу хэлснийг бид мэднэ. Хэдүүлээ Эхлэл 12 дугаар бүлгээс дахин уншъя. Энд ерөөх гэдэг үг хэдэн удаа давтагдж байгааг анхаараарай. Чамаас би агуу үндэснийг гаргаж, чамааг бас би ерөөн. Чиний алдрыг агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай. Чамааг ерөөгчдийг би ерөөж, чамааг хараагчийг би хараана. Газар дэлхийн бүх овог чамаар ерөөгдөх болно гэвэ. За энд юу болж байна вэ? Адам Нуа хоёрыг томилсон шигэ Авраамыг Бурхан хүн хоёрын хоорондын зуучлагч болгон томилж байна. Тэрээр иш үзүүлэгч, тахилч, хааны хуваар энэ үүргээ гүйцэтгэх болно. Гэхдээ энэ удаа арай өөр зүйл өрнөж байна. Бидний өмнөх хичээл дээрснээр Адам болон Нуагийн хувьд Бурхан тэдэнд юу хийх ёстойг нь тушаасан бол энэ удаа Авраамд Бурхан ямар ч тушаал өгөөгүй. Харин түүгээр дамжуулан тэр өөрийн зорилгоо биелүүлнэ. Энэ нь нэг талынх. Бурхан өөрөө Авраамаар дамжуулан үйлдэнэ. Авраамд үүрэг даалгавар өгөгдөөгүй. Харин тэр Бурханы зорилгыг биелүүлэхэд хэрэглэгдэх юм аа. Тэр Бурханаас ирэх ерөөгдсөн хүнийг төрүүлэх замаар зуучийн үүргийг гүйцэтгэх юм. Тэгээд Бурхан Авраамын үр удмаар дамжуулан бүх үндэстнүүдийг ерөөнө. Бурхан одоо тэрсэлж буй дэлхийн ертөнцийг ерөөх болно. Гэвч Авраам төгс биш гэдгийг мартаж болохгүй. Тэр Бурхан дуудагдахаас өмнө хуурамч шүтээн шүтдэг хүн байсан. Тэр нүгэл үлдэж, худал хэлж, хэд хэдэн удаа арга зал хэрэгэлдэг. Гэсэн ч Библи Авраамын алдааг Адам эсвэл Нуагийн алдаатай адил байдлаар харуулдаггүй. Бурхан Авраамаар дамжуулан ажиллаа хийн гэж Библи хэлж байна. Энэ нь Авраамын үр удам болох Израилаар дамжуулан биелнэ. Израилийн талаар Библи тодорхойлолт өгсөн байгаа. Авраамд амласан Бурханы өрөөлийг дэлхий дахин дамжуулах ажлыг энэ үндэстэн хийх болно.
Тэгэхээр бид Израилийг харахдаа юуг олж харах вэ? Нэгт Бурхан иш үзүүлэгч нарыг Израиль дотор бий болгодог. Иш үзүүлэгчийн гол үүрэг бол Бурханы үгийг зорьсон хүмүүст нь хүргэх гэдгийг санах хэрэгтэй. Мөсө Бурханд ингэж хэлж байгаа. Мөсө эзэнд "Эзэн минь, өчигдөрч, уржигдэрч та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ер нь би хизээч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам эвэлдэггүй хөөн" гэсэн. Эзэн түүнд "Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хилгүй эсвэл дүлий, хараатай эсвэл хараагүй болгодог вэ? Эзэн би биш гэж үү? Тиймээс одоо яв. Би амтай чинь хамт байж юу хэлхийг чинь чамд заана" гэсэн. Бурхан юу хийж байна вэ? Тэрээр Мөсег Израилийн анхны иш үзүүлэгчээр сонгож, Бурханы үгийг Израилийн ард түмэнд дамжуулахаар томилж байна. Бурхан тахилчдыг ч бас Израильд томилдог. Лев номд Лев овгийнхан, ялангуяа Аароны хөвгүүд хэрхэн Бурханы өрөөлийг ард түмэнд дамжуулах талаар тодорхой зааварчилгаа өгсөн байдаг. Эцгийнхаа байранд тахилчийн албанд үйлчлэхээр тослогдож, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийх ёстой. Тэрээр майланган хувцас буюу ариун хувцсыг өмсөөд гэж гардаг. Тэд ард түмний нүглийн төлөө тахил өргөж, Бурханы өрөөлийг тунхаглаж, ард түмний өмнөөс ариун байх үүрэгтэй юм аа. Харин хаадын тухайд яах вэ? Израиль хаантай болохоос өмнө тэд нар хаантай болно гэдгийг бид урьдчилаад мэдэж байгаа. Дид хууль номонд Мөсө Израилийн хаадын талаар хүмүүст хандан ингэж хэлсэн байдаг. Тэрээр хаанчлалынхаа Синти залрангуудаа Лев овг аймгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад өөртөө байлгаж түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр уг хуулийн бүх үг буюу эдгээр зарилгийг сахин үлдэж эзэн Бурханаасаа эмээхийг сурах бөгөөд гэсэн. Тиймээс Адамын адил хаад туйлын эрх мэдэл байхгүй. Харин тэр Бурханы эрх мэдэл дор байдаг бөгөөд тахилч нараас өөрт нь заасан Бурханы хуулийг дагах ёстой. Хаан нь үндэстнийг Бурханы хуулийн дагуу захирах ёстой юм аа. За ингээд Израильд Бурханы өрөөлийг дамжуулах иш үзүүлэгч, тахилч, хаан гэсэн 3 үүрэг роль байна. Ингээд бид энэ бүхэн хэрхэн хэрэгжиж байгааг дахин эргэн харцгаая. Бурхан төвд нь асрын ариунаас ариун газарт жилд ганц удаа эвлэрүүллийн өдөр тийшээ нэг тахилч ордог. Энэ бол зөвхөн тахилчдын орж болох асрын ариун газар. Дараа нь ариун мөргөлийн газар гэж тооцогддог асар Израилийн ард түмний төв хэсэгт байгаа. Мөн Бурханы ард түмэн Бурханы захиргаа болон Бурханы үгийн зуучлагч хаад, иш үзүүлэгч, тахилч нар байдаг ариун үндэстэн Израиль энэ байна. Иш үзүүлэгч, тахилч, хааны энэ 3 үүрэг нь Израилийн ард түмэн үндэстний хувьд ямар үүрэг хүлээснийг нь бидэнд харуулдаг. Израиль үндэстэн бол иш үзүүлэгч үндэстэн юм. Тэд Бурханы үгийг эргэн тойрныхоо үндэстнүүдэд тунхаглах ёстой. Ард түмэн эцэст нь амлсан газарт орох гэж байхад Мөсө дид хууль номд ингэж хэлсэн байдаг. Та нарын хурч очиод эзэмшин суух тэр газарт та нараар үүнийг дагуулж мөрдүүлэхийн тулд би эзэн Бурханыхаа надад тушаасан ёсоор та нарт зарлиг шийдвэрүүдийг сургасан билээ. Израильд хууль өгөгдсөнийг бид харж байна. Тиймээс та нар үүнийг сахиж үйлдэгтэн. Тэгэх нь та нарын мэрэгэн ухаан, хэрсүү чанарыг тэр ард түмнүүдийн нүдэнд харуулах бөгөөд тэд энэ бүх зарлигийг сонсоод үнэхээр агуу үндэстэн бол мэрэгэн ухаантай хэрсүү ард түмэн юм гэж ярилцах болно. Дуудах бүрдмэн бидний Бурхан эзэн шиг тийм ойрхон байдаг Бурхантай агуу үндэстэн хаана байна вэ? Өнөөдөр миний та нарт таниулсан энэ цогц хуулийн адил зөвхт зарлиг, шүүлттэй ямар агуу үндэстэн байна вэ гэж хэлсэн байна. Израиль Бурханы үг болох хууль дуулууртай байснараа түүний үг хүслийг үндэстнүүдэд харуулах ёстой. Үүнийг харсан бусад үндэстнүүд жинхэнэ Бурханыг, цор ганц эзнийг хүндлэн шүтхийг хүсэх болно. Тэд Израилийн амьдралын хэв маягийг хараад өөрсдийн хуурамч бурхтыг орхиж Бурханыг дагна. Ийм л төлөвлөгөөтэй байж. Израиль бол үндэстнүүдийн иш үзүүлэгч юм аа. Харин Израиль бүх үндэстнүүдийн зөвхөн иш үзүүлэгч байгаа зогсохгүй.
Тахилч болон бусад үндэстнүүдэд хаан нь байх юм. Израилийг Синай уулын бэлд байх үед Бурхан ингэж хэлсэн: "Хэрэв та нар одоо миний үг дууг дуулууртаа дагаж миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий минийх." Бурхан бүгдийг эзэмшдэг бөгөөд Израилийг өөрийн ард түмэн болгон сонгосон. Та нар надад тахилчдын хаант улс ариун үндэстэн байх болно гэжээ. Израиль бол тахилчдын хаант улс байх болно. Израиль тахилчдтай байх төдийгүй Израилийн үндэстэн болоод түүний ард түмэн бүхлээрээ эргэн тойрны үндэстнүүдэд Бурханы өрөөлийг дамжуулагч тахилчид байх болно. Израиль бол дэлхийн хаант улсуудын дунд орших Бурханы сонгосон хаант улс юм. Тэд бусад үндэстнүүдийг дард захирах биш, харин Бурханы өрөөлийн дор авчрах ёстой. Адамын адил Израиль үндэстэн нь иш үзүүлэгч, тахилч, хаан гэх гурван үүргээр дамжуулан Бурханы өрөөлийг дэлхий дахинд зуушлах ёстойг бид харж байна. Ингэснээр тэнгис усаар дүүрдгийн адил газар дэлхий Бурханы мэдлэгээр дүүрнэ. Энэ диаграмыг дахиад харвал юу харагдаж байна? Бурханаас дэлхийн ертөнц рүү гадагш чиглэсэн хөдөлгөөн харагдаж байна. Израиль нь тухайн цаг үеийн ойлголтоор дэлхийн төвд, асар нь Израилийн төвд, харин Бурхан нь асрын төвд оршиж байна. Бурхан зөвхөн ариунаас ариун газарт өөрийн хааны өргөөнөөс Израилийн Бурхан байгаа зогсохгүй. Дэлхийн ертөнцийн Бурхан юм. Яг л Адамд өгсөн даалгавар шиг Израиль үүнийг тунхаглах, үр жимс гаргах, үржин дэлхийг дүүргэх, захирах үүрэгтэй. Тэгснээрээ тэд Бурханы өрөөлийг үндэстнүүдэд дамжуулах юм аа. Тэгэхээр яг Адамынх шиг бид энэ хөдөлгөөнийг харж байна. Гэхдээ юу болохыг бид мэднэ. Энэ бол Израилийг амлсан нутагт орохын өмнө Бурхан тэдэнд өгдөг анхааруулга юм. Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан эзэн хэмээн энэ эрхэм сүрдмээр нэрээс айж имээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол та нар Тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч эзэн Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлэхнээ болж үлдэнэ. Эзэн та нарыг сайн сайхан болгож олшруулахдаа баярлсан шигэ та нарыг устган сөнөختөж баярлах болно. Та нар эзэмшгээр очиж буй тэр газраасаа хагацна. Бидний харсанчлан Израиль Бурханы хуулийг сахидаггүй. Тэд үндэстнүүдийг ерөөхийн оронд хараадаг, өөрсдөө хуурамч болж, бузар бусармагт автаад бусад үндэстнүүдээс долоондор болдог. Тэд үнэхээр ундаг. Хуучин гэрээний ихэнх хэсэг ийм түүх өгүүлдэг. Адамд юу тохиолдсныг санацгаая. Эзэн Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явуулав. Адамыг цэцэрлэгээс хөөсөн. Тэгээд юу болсон бэ? Учир нь эзэн Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Еробоамыг хаан болгожээ. Харин Еробоам эзнийг дагахаас Израилийг уруу татан холдуулж тэднэр асар их нүгэл үйлдүүлв. Израилийн хөвгүүд Еробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгэрийн дотор явжээ. Өөрийн бүх зарц иш үзүүлэгчдээр дамжуулан айлтсан ёсороо эзэн Израилийг өөрийн мэлмийн өмнө зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль их нутгаасаа Ассир руу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ. Яг л Адамыг Эденээс хөөсөн шиг эхлээд умард хаант улс болох Израиль Ассир руу цөлөгддөг. Үүний дараа өмнөд хаант улс болох Юдач ялгаагүй ундгаа. 5 дугаар сарын 7-нд буюу Вавилоны хаан Небухаднезар хааны 19-р онд Вавилоны хааны зарц ахлах хамгаалагч Небузарадан Иерусалимд иржээ. Ийхүү Юда газар нутгаасаа цөлөгдөжээ. Эцэст нь өмнөд ба хойд хаант улсууд Вавилон руу цөлөгддөг. Ингээд Израиль нь Адам болон Ноагийн адил Бурхны хүлээлгсэн даалгаврыг биелүүлж чадаагүй. Ерөөлийн оронд тэд хараалыг улам лавшруулсан. Хуучин гэрээний төгсгөлд нөхцөл байдал ийм байна. Израиль бүтлгүйтсэн. Бурхны төлөвлөгөө зогссон мэт. Хэн Бурхан хүн хоёрын хооронд зуучлах вэ? Адамаас эхлээд Израиль хүртэл хинж чадаагүй. Бичлэгийнхээ энэ хэсгийг төр зогсооё. Саяын үтсэн зүйлс нь бидний дараа үргэлжлүүлэх Христийн онц сургаалыг гүнзгийрүүлж үзэхэд суурь болох юм аа.